За ингээд бурхан болон хүний дайн Рагнарокийн үргэлжлэл орж байна. Үзээгүй хүмүүс өмнөх энэ бичлэгийг үзээрэй. Тэгэд дараагийн сезон оруулах нөхцөл бүрдсэн бол оржил таарна. Товчлол хийхин тулд ямар их хийж цаг хугацаа их ордыг бодолцмаар нь шүү. Яг одоо орвол морилын анитри гэдээсэн болохоор ч нэлээ. Тиймээс төвчээртэй үлээж агаарэ. 夢にまで見たような世界で争いもなく平和に暮らしたい Бурхад эхний хоёр тулаанд ялалт байгуулсан бол хүн төрлөختөн 3 дахь тулаан дээрээ анхны ялалтаа авсан билээ. Геркулес бүрэн хилтэй нар их л татан харагдана. Аль аль нь хагас хүн болохоор л баг. Геркулес хэдий ялагдах бодлого байгаа ч гэсэн хүн төрлөختнийг аврагдаасаа хэмээн хүсэж байгаа юм байна. Шудраг ёсны бэлэг тэмдэг Геркулес хүн төрлөختний адгийн амтныг ялж чадах болов? Энэ бол сайн болон мөгийн тулаан юм. Геркулес түнтэй Любо, Адам, Кожиро шиг агуу тулаанчид биш. Цуврал алгарчин толтно гэдэгт уурлаастай. Хүмүүс бүр алийг нь нэмчээ мэдэхгүй за. Жак the Ripper бол 1800-аад онд Лондонд дор хаяж 5 биеийн үнэлэгчийг алсан халуурчин юм. Тэр нэг ч улмар үлдээгээгүй бөгөөд бүр шэрлэг холомч зүнийг олж чадаагүй мэн. Геркулес түүнд бууж өг. Тэгвэл сүнсийг чинь авруулахаар Зевсийг ятгаж өгье гэсэн боловч Жак үгүй тулаан эхэлсэн л эхэлсэн гэж байна. Жакийн улуундор бол аврах том хайж. Нөхцөл байдал нухацтай болж Геркулес ч Жакт чи тэгж байгаа бол яах вэ? Би чамайг бүх хүчээрээ дарнаа гэсэн чинь Жак зүхтад яваад өгдөө. Геркулес уурлан гүйж очихл нөгөөх нь өө цай басан шигээ. Цай ууцгаа гэлзаа. Гэтэл яг үнэндээ Жак баахан зан тавьсан байсан болж таардаг. Бөөн утга дээрээс нуусан ч гэсэн хүний зэвсэг үгээсээ бурханд бол хүүхдийн тоглоомл гэсэн үг штэ. Юу ч болсонгүй. Геркулес тэр хоёр тулахад Геркулес Жакийн нэг хайчиг нь буталчдээ. Жакт сандарсан шинжтэй халаасаа баахан ухаж дахиад баахан хотго шидтэл Геркулес. Би хүний зэвсэг бурханд үйлчилдэггүй гэж хэлээ үсттэй гэж ардна. Гэтэл биндэн зоогдоод орчдیں۔ Жак өөрийнхөө улуундрыг хайч гэж хэлсэн штэ. Яг үнэндээ хайч биш цүнхэн ээжээ. Тэгэхэр худлаалсан болж таарж байгаа. Одоо тэгэхэр цүнхэн дотроос нь гарч байгаа бүхий л зэвсэг ариун хүчтэй гэсэн үг. Нөгөө түрүүн л Жакийг үзэн ядаад байсан хүмүүс чинь урагшаа гэж дэмжээлсэн үед бяцхан Валкирийг гол бүрэн хилдэ яагаад Жакийг сонгосныг гайхна. Харин бүрэн хилдэ голоос хүнд бурхнаас илүү нэг зүйл бий. Тэр нь юу болохыг мэдхүү гэж асуудаг. Тэр бол хорон санаа юм. Хамгийн хорон санаатай Жак л хамгийн шудраг бурхан Геркулесийн эсрэг түүстэйсэн болж чадна. Жак Геркулесийн өдөөс утгануудаа шидэж гарлаа. Манай талд ийм хорон санаатай хүн байхгүй юм те. Геркулес хэдий оногдож байсан ч Жак руу ойртоход шивээсэн тадарч Немяны арслан гих аимшигт дайралтаа хийлээ. Гэтэл Жак оногдсон ч юу ч болоогүй юм шиг босон ирж мултарсан мөрөө эргээд оролцдیں۔ Тэгээд баяр хөөр өгдөг зүйл биеийн зовлон намжаадаг гэх Шекспирийн үгийг хэлнэ. Нөгөө Шекспир нь үзэгчдийн судалт миний зохиолыг уншдсан байна гээл. Геркулес бурхан болохоос өмнө 12 даалгавар биелүүлж 12 урлагийг эзэмшжээ. Гэхдээ тэр аимшигт хүч нь золиостой ирдэг. Хүчээ ашиглах болгонд шивээс нь тамарч жирийн бурхан бол ухаан алдах хэмжээний аимшигт өвдөлтийг мэдэрнэ. Шивээс нь бүх биеийг нь эзлэх үед үхт юм байна. Гэхдээ Геркулесийн хамгийн хүчтэй зүйл нь бие нь биш, мохтоггүй зүрх сэтгэл нь юм. Олон зуун мянган жилийн өмнө Алкидес хэмээх нэгэн маш сул дараа хүү амьдардаг байжээ. Сул дараач гэсэн тэр хамгийн шударга нэгэн ба тулаанд ч, ан агнуурт ч сул тунхан биеэрээ хамгийн урд зогсож зүв зүйлийн төлөө зүтгэдэг байв. Сул дарааг нь дагуулсан хэдэн хүүхдүүд түнд Зевсийн цус Амбросиаг уухыг санал болгодог. Домогт өвөлснээр Зевсийн цусыг жинхэнэ Баатрын руухан бол өгшгүй мөх болдог. Гэхдээ биш бол тэр дөрөө замхран алга болд юм байна. Алкидес бол зүгээр л зөв зүйлийг хийхин тулд хүч чадалтай болохыг хүсэж байгаа. Тэм болохоор түнд амиа золиосон байж хүч чадлын өнөөс явах хэрэг байхгүй. Цаг хугацаа өнгөрч нэг л өдөр цул дараа гэж гоочлуулдаг байсан тэрхүү огт өөр болсон байлаа. Энэ үеэр ч гэсэн бурхад хүн төрлөختнийг үлдээх үгүй юу гэдэг хурлаа хийж идэг. Эрт дээр цагт хэрэг хүмүүс дайн хийж гай тариад ахын бол бурхад бичлэн очиж шийдэгдэг байж л дээ. Энэ удаа Тебесийн хүмүүсийг шийдэхээр очсон бурхан бол дайны бурхан Арес юм. Бурхтыг хэлгнүүлснээ мэдсэн хүмүүс зүгээр л бууж хүн залбирхаас өөр зүйл хийсэнгүй. Ганцхан хүнээс л босно. Арес Алкидес гих тэр хүүд холдвол Америкч нэршээ гэж хэлсэн ч хүү уурлан хүмүүс сул дараа болохоор л муу зүйл хийдэг юм. Зөв сайн байх гэсэн хүсэл хүн болгоны дотор бий. Хэрв тийм хүмүүсийг шийтгэх чинь шудрагс юм бол би бурхтыг эсэргүүцэн амиа золиослох болно гэж хэлээд Зевсийн цус Амбросиаг уучдаг. Аимшигтайгаар хашгиран тоос босоход Арес түүнийг тэнэг амтан гээд цааш хөдлөх гэсэн боловч Алкидес үхээгүй байлаа.
Алкидес ганцаараа бүхий л ариун дайчдыг ялж Арестэй анман зодтолдох үед Зеус ирж зогсоолоо. Зеус тэгээд Алкидесийг дэлхийд байхан бол үмэн саман үсэх учраас бурхан болоод дээшээ цуг яв гэхэд тэр ганц болцолтойгоор зөвшөөрчээ. Тэр нь дахин хүн төрлөختөнд муу зүйл хийхгүй байх. Энэ бол бурхан хүмүүсийн амьдралд гар дүрдэг байсан үеийн төгсгөл билээ. Дараачин 4000 жилийн туршид бурхад хүн төрлөختний хэрэг явдалд оролцоогүй бөгөөд харин бурхан болж хувирсан Алкидест Зеусийн эхнэр Хера Геркулес хэмээх нэрийг хайрсан юм. Одоо цаг. Жак Геркулес руу улам ширүүн дайрч Геркулес болцаар. Геркулес 6 дахь даалгавар Стимфалийн шувуугаа ашиглан Жаклуудад адил Жакийн нүднийх нь алхаж унждээ. Гэтэл нэг нүд нь улаан өнгөтэй болж тарлаа. Одоо Жакийн төглөө орцгоё. Дэгжин хэнцэр гудамж аав ээжтэйгээ оройн хоолндоо юу идэх талаараа инeen ирж би жаахан хүү. Гэхдээ ирээдүйд цус таларчин Жак гэж дуудах хүн бол үүний цаадах харанхуй гудамжинд хог түж идэж байгаа хүүхд юм. Баруунуудаарээ хүний сэтгэл мэдрэмжийг харж чаддаг ажээ. Түүний харж тассан өнгө бол үзэн ядалт уур хэлэнгийн улаан өнгө юм. Ээж нь хүүгээ тижээхийн тулд биеэ өнөлж мөнгөлдөг ба Жакийн нүдэнд ээж нь л ганцаараа шаргал өнгөтэй харагдана. Жакийн өнгөнд маш их дуртай. Жакийн ээж өмнө нь 5 удаа жирэмсэн болж исэн ч ягаад ч юм Жакийг л төрүүлсэн юм байна л да. Хэдий энэ байшин хинэгний хувьд хамгийн адгийн байшин байж болох ч Жакийн хувьд дэлхийд ирэх хамгийн жаргалтай байшин байлаа. Учир нь түүний ээж түүнд хайртай. Гэтэл нэг л өдөр бүх зүйл өөрчлөгдөв. Аав нь Жакийн ээжэд алдартай болохороо эргэж ирээд гэрлэн гэж амласан мөртлөөс л өөр эмэгтэйтэй гэрлэж. Жак ээжээсээ инхийг нь мэдсэн бол чамайг төрүүлдэггүй аж гэх амар үгийг сонслоо. Тэр үед л Жак бүхнийг ойлгосон юм. Ээжийнхэн тэр дулаахан шаргаланг өөрийг нь биш, өөр хүнийг гих хайр байсан ба өөрөө зүгээр л хайртай хүнтэй холбох хэрэгсэлтүүдийн зүйл байжээ. Жак ээжээсээ бусад хүний л гаргадаг аимшигтай улаан өнгийг харлаа. Гэсэн ч энэ өнгийг зогсоохоор ээжигээ баймлах үед бусад өнгөө дамгаалсан нийл ягаан өнгийг хардаг. Энэ бол айдсын өнг юм. Жак тэр өнгөнд харсан даруйдад орлжээ. Шууд л ээжигээ хутгалан алаад дараа нь аавлага очиж Шекспирийн ишлэлээс хэлээд аавыгаа бас алав. Аавынх нь үлдээсэн ганц ном нь Шекспирийн ном байсан болохоор л Жак унссан юм хэлээ л дээ. Ийхүү аимшигтай алуурчин хүмүүсийн дунд усан алга болжээ. Одоо цагт Жак Геркулест хүний өвхөөсөө өмнө гаргадаг тэр айдсын өнгөнд ямар дуртайгаа хэлэхэд Геркулес түнд өвхлээс айдгүй. Харин үнэн зөв оршин тогтнохоо байхаас л айдаг гэдгийг хэлдэг. Жак дэшигээ цаглуу авирахад Геркулес байрлахыг тэр дор нунгасан ч яг үнэндээ энэ нь зэлтэй алуурчны төлөвлөгөө байжээ. Цагийг эргүүлснээр Геркулесийн 100 гарыг тавьчихжээ. Жак ч цүнхээ болон төр гэдээсэн да. Гэтэл яг үнэндээ цүнхэн биш. Бээлийн болон төр гэсэн бол яах вэ? Хүрсэн бүхий л зүйл нь ариун зэвсэг болно гэсэн үг. Тулаан эхлэхийн өмнө бүрэн хилдээ Бэйлийн болсон Малкири дүүлгөө очичлээ. Нөгөөх нь би юу гэж ийм алуурчны зэвсэг болж идэв. Тэглээч зүрх сэтгэлээнийг болгож ижил нийлж тулддээ штэ. Чадахгүй өөр Малкирийг сонгосон ч нөгөө Жак чинь ирснээ боомлоод хүчээр Малкиригаа болгочул яах вэ? Малкири найгаад Жак тэрийг нь харж тогтлоод хоёулангийнхаа сэтгэл хөдлөсөн болохоор нийлчих. Чаваас. Энэ тулаанд ялахын тулд энэ Малкиригийн чадвар нь л заавал хэрэгтэй байж л дээ. За тэгээд Жакийн хүрсэн болгон нь ариун зэвсэг болдог гэхээр Лондон хотын энэч бүр Жакийн зэвсэг гэсэн үг юм. Эсрэг тал нь ийм хайрцангуй давуу талтай байсан ч Геркулесийн өнгө хизээч үржлэгцэнгүй. Түнд өчөөхөн ч айдсан голмор байсангүй. Үүнийг нь биширсэн Жак малгайгаа аван бүхийдэг. Геркулес яахан аргагүй номхорчгүй гих очиндоо таарсан нэгэн байлаа. Тэр өөрөө ч нэгэн цагт хүн байсан болохоор хүний мэдэрдэг бүхий л муухай мэдрэмжүүдийг мэднэ. Гэсэн ч хүн төрлөختнийг хизээч хайрлахаа болоогүйгээ хэлдэг. Гаргаж байгаа тэр тод шар өнгөн Жакт ээжийг нь санагдвал. Геркулес эцэст нь 12 дахь даалгавар буюу тамийн нохоо Серберусыг суллаад амиа дэнчинд тавьж тулаанд орно. Энэ чадвараа удаан ашиглаж чадахгүй болохоор шууд л дарч эхэллээ. Замдаа таарсан бүхнийг устгахад Жак арай ядан болтчихсэн ч эцэстээ цохиулаад бас үзүүртэй хашаалуу унаад сүлбүүлждэг. Гэхдээ энэ нь ч гэсэн төлөвсөн зүйлээс нь бол яах вэ? Жак бүхэл бүтэн байшинг Геркулестээр унагчдаг. Хүн төрлөختөн ингээд ялвуу гэтэл үгүй байлаа. Геркулес нөгөө амар байшинганд ороос гараад ирнэ. Грекийн бахархал, номхоршгүй бурхан Геркулес дахин баслоо. Энэ үедээ ч Геркулесийн өнгө өөрчлөгдөөгүй байгааг Жак харж, ээжийнх нь хайр худал байсан ч Геркулесийн хайр жинхэнэ байгааг ухаардаг. За тэгээд тэр өнгийг нь өөрчлөхөд улаарч байгаа юм чинь. Тулалсан ч Жак шархаа дэлэлгүй тэрийн ундаг. Гэхдээ л шархаа барьсаар босоод Геркулес рүү дайрлаа. Цус цацран харвал Геркулесийн биеийг Жакийн гар сүлбэн гарсан байдаг.
Дөрвөн Жак сүлбүүлээд цус алдсан да. Хангалттай их цустай болохын тулд албаар шахтаж байгаад бэлэндээ хурж өнөөх цусаа ариун зэвсэг болгоод барьсан энэ үжээ. Ямар ухаантай энэ. Геркулес чи эцсээ хүртэл сайн тулдлаа гэд Жакийг цочирдуулаад амна. Түүний сэтгэлийн өнгө одоо ч өөрчлөгдөөгүй байдаг. Бас Геркулес эцсийн хүчээ Жакийг алхад зориулсангүй харин түүнийг тэрхэд зориулжээ. Тэр эцсээ хүртэл хүн төрлөختнийг хайрласаар байв. Жак магадгүй анх удаа л жинхэнэ найр гэх зүйлийг мэдэрч үзсэн биз. Геркулес эцэст нь бүрэн хийлдээ энэ хөөрхилэлтэй тэнийг хүн төрлөختнийг авраарай гэсээр замархан алга болдог. Хүн болон бурхтын талаан Рагнарокийн дөрөвдөг шатны ялагч Jack the Ripper. Жак одоо өөрийнх нь зүрх сэтгэл ямар өнгөтэй байгаа бол хэмээн бодов. Өөрөө ч яг ямар мэдрэмж мэдрээд байгаагаа ойлгохгүй байлаа. Хэрэв нэг зүйл хүсэж болтгсон бол Геркулесийг дахин ганц удаа харахыг л хүсэж байдаг. Шархандаа туйлдан унсан Жак руу бурхад чулуу шидэж эхлэв. Бурхтыг хүртэл хороосон Жак мангас юм гэж үү? Үгүй ээ. Үзэсгэлэнтэй зүйл бохир зүйл үзэсгэлэнтэй байж болдог. Хүн төрлөختөн ч мөн адил. Хэсэг хугацааны дараа Локи Буддааг хүлээн сууж байдаг. Локи бол ер нь Буддаагаас чи Валкири тусалж бурхтаас сурсан уу гэж асуугаад байгаа. Будда бүр тоосон шинжгүй заа. Модон чихрээ эдсэн шигээ амар стилтэй. Урвсан бол юу гэж хэлэхэд тэр хоёрын нод аимшигтай авраад тархдаг. Энэ хоёр Азийн далайн бурхад жирээд Буддагийн эсрэг зогсоход манай Кожиро болон Сожи Кондогийн хоёр хүн ирж Буддатай нэгддэг. За тэгээд яг толдох гэжсэн ч гэсэн Зевс Один хоёр ирээд зогсочноо. Бүгдээрээ тарж Рагнарокийн дараагийн дулаан эхлэхэр болдог. Хүн төрлөختнийг төлөөлөх дараагийн дэчин бол аврах том биетэй 10 хүүхэнд хариулчихсан 12 давхар булчинтай хүн төрлөختний хамгийн агуу сумаачин Тамемон Райден юм. Жаахан гаж дантай за. Түүний болондор бол түүнээс ч том биетэй Трүүд гих Валкири. Тэгтэл нөгөө хоёр чинь шууд анхны харцаар бие биендээ дурлцгаачдیں۔ Өнөөх хамгийн хүчрхэг гэгдээдсэн Валкири ч байхгүй. Улаа чичээд эмгтээлэг болчдөг. Зөв хайрлах юм бол ямар ч эмгтэй юм болчдөг л гээд байгаа юм да. Стадиум сумогийн засалтай болж тулаан эхлэхэд бэлэн боллоо. Ургах наран улсын хамгийн агуу сумаачин Райден хитрхи хүчрхэг болохоор зарим хөдөлгөөнийг хийх хоройтой үжилтэй. Гэдий тийм байсан ч тэр ялсаар хамгийн шилтгэн болжээ. Харин бурхтын талаас бүтээж тэр даруйдаа устгаж дахин бүтээдэг. Дургүй зүйлээ шууд л хормын төдийд тоос олгодог. Энэтхэгийн аимшигт бурхан Шива юм. Рагнарокийн 5 дахь тулаан Шивагийн эсрэг Райден эхэллээ. За Шиваг чинь зааны толгойтой хүү мөн дэмжээлс үед Райден давс цацаж байрлалаа эзлээд шууд л Шива руу өшөглөлтөөр дайрна. Одоо Райдены төглөө орцгоё. 1767 онд Шинана бүс нутагт 3 нас хүрсэн ч алхаж чаддгүй нэгэн хүн амьдардаг байлаа. Амьдралдаа анх удаа алхсан тэр өдөр нь 2 хөл, 2 гар, хавирга нь хугарчээ. Гэхдээ яс нь хэврэг болохоор биш. Булчин нь хитрхи хүчрхэг байсан болохоор ясыг нь бяцалжээ. Түүний хувь заяаг өөрчилсөн зүйл бол илүү их булчин. Райдны бие булчингаа барьж тогтоохын тулд өөр шинэ булчин үүсгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл булчингаа барьж тогтоодог булчинтай болсон гэсэн үг. Үүнийг 100 лац гэдэг. Одоо цагт Райден булчингаа эргүүлтэл булчингууд нь томроод бүр амар том биетэй болчтیں۔ Райдны болондор Трүүд байж тээ. Тэр чин Райден 100 лацгүй байсан ч амиа алдалгүйгээр тултад тулж байгаа мэн. Өмнө нь 100 лацтай байсан ч гэсэн хамгийн шилтгэн байсан гэж боддоо. Энэхүү хамгийн агуу сумаачин амьдралдаа анх удаага бүх хүчээрээ толдож чадхаар боллоо. Райден хамаг хүчээ гартаа төвлөрүүлээд Шивагийн гарыг бараг тасалсан за. Бурхад чичирч муу зүйл болохыг хэмээн айж байх зүр Шиваг мэддэг энэ тхийн бурхтын бодол өөр байлаа. Бөөндөө Шиваг дэмжин орилоход Шивагийн урам зориг сэргэв. Тэр бол амьдралдаа нэг ч удаа найзуудынхаа итгэлийг өсөрдүүлж үзээгүй нэгэн юм. Харин ингэж хөөрч тулдаж байгаа нь Шивад эрт үеийн анд нөхрөө дурсахад хүрэглээ. Эрт цагт энэ тхийн улам мянган бурхад захирагчгүй учраас бүгдээрээ л эрх мэдлийн төлөө тулддаг байж л дээ. Гэхдээ хоёр үл мэддэх бурхан амар тайван бүжиглсээр амьдардаг байв. Рудран сүмийн бурхан бол Шиван сүрлийн бурхан. Хэдий тэд огт өөр зангарын шинтэй байсан ч хамгийн сайн найзууд байлаа. Нэг өдөр Рудра өөрийгөө сорж бурхтын эргэл дээр гарах мөрөөдөлтөөгөө хэлэхэд Шивач түүнийг дахахаас өөр аргагүй болов. Эхэндээ бүгд тэднийг шоолж байсан ч эцэстээ доог тухайн хүнлэл болон хувирсан юм. Хоёр найзууд тулалцаар бас ялсаар л. Ялах тоолондоо бүхий л өрсөлдөгчдийнхөө мөрөөдлийг хатгалан явж байлаа. Рудра нь хэцүүхэн ялж байсан бол Шива бүжиглэнгээ ядах юмгүй ялаад явдаг.
Гэхдээ эцсийн эцэст ганц л бурхан өргөлтөн зогсох ёстой учраас тэд хоорондоо тулддаг. Рудрад ч, Шивад ч энэ хамгийн зугаатай хэдий ч бас хамгийн гүнигтэй тулаан байлаа. Олон хоног тулдаж Рудра өшөө тулдвал үхэх гээд байсан болохоор Шива албаар ялагдсан дөрөв зүйлнэ. Гэхдээ Рудра түнд өөрөө хожигсноо хэлж, эсрэг талд нь бүх хүчээрээ хичээж байхад бууж өгөх нь үхээс ч зур гэдгийг хэлээд өөрийн мөрөдлөө Шива руу шилжүүлээд яваад өгчээ. 1116 бурхтыг ялсан Шива энэтхэг бурхтын тэргүүн болсон ч оронд нь хамгийн сайн найзаа алдсан түүх энэ нэмсэнжээ. Удаа цагт Шива дахин дайны бүжээ хийж өмнөхөөсөө шал өөр болоод Райдныг цохиж өгнө. Рудрач ирсэн байдаг. Шивагийн аимшигтай бүжгэнд бүх биеийг нь галд авалцалдаг ба энэ бол түүний нууц техник Тандава юм. Шива дараа нь бүр Райдны нүрийг голоор нь хуваан шатаахад бурхад болон хүмүүс хүн төрлөختөн 3 дахь удаага хожигдно гэдэгт итгэнэ. Хүн төрлөختнийг цөхрөлт унан гашуудж явах үеэр Райден болон түүнтэй барилдаж байсан бүхүүд өөр бодолтой байлаа. Чи одоо л чи хинээсээ толдож чадах нь гэд бүр нүдэндээ нулимстай энийг заа. Райден багтаа хитрхи хүчтэйгээсээ болж бусад хүүхдүүдэд мангас гэж дуудуулах болжлээ. Ээж нь харин түүнд чиний хүч бол харин ч бурхнаас ирсэн бэлэг. Тиймээс сайн зүйл хийж хүмүүст туслаарай гэсэн байдаг. Хэдэн жилийн дараа тосгонд нь өлсгөлн нүрлэхэд Райден өөр хотлоо очиод тосгоныхон лугаа мөнгө явуулахар шийджээ. Бүх болохдоо бүхэл зүрх сэтгэлээ зөрүүлж алдар нэр нь Японд ярьж цорайтав. Гэсэн ч өрсөлдөгч нь түндээ толтохоос айж эхлэхэд Райденд багнаас нь бодогдсон албаараа жигдоод оройн нулимсаа урсхан яг одоо ээжийнхээ цахасыг биелүүлэхгүй сул доройг дээрлэж байгаагаа хэлдэг. Тэрээр дахин сул доройг дээрлэхгүй тулд өөрийн хамгийн сайн дөрвөн хөдөлгөөндөө хориг тавьжээ. Райден үргэлжлүүлэн 20 жил барилдаад зодог тайлсан ба хинч түүнийг бүх хүчээрээ тулдаж үзээгүй гэдгийг мэдсэнгүй. Одоо цагт Райден бүх хүчээ алхандаа төдрүүлж Шиваг ганц л цохиод 2 гарыг нь тасалчдаг. Шива анхаарлаа сулруулсан бол шууд л өөх гэж. Даан чин нь Райдны булчин чинэнд нь тулгажээ. Хэдий Шива ингээд дуусаж болох байсан ч Рудра болон өөрийг нь дэмжиж буй бурхтыг харснаар зориг орж гараа цээжлүгөө зан зүрхээ хурдан цохилолдог. Шива бурхан Тандаваг бүжиглэн дэлхийг зөрүүлнэ гэх томог байдаг үлээ. Гэхдээ ганц энэ ч биш. Шива өөрийн биеийг шатааж тэр гал нь дэлхийг эргэн сэргийнэ гэдэг. Хоёуланд нь тийм их цаг үлдээх учраас эцсийн цохилтоо хийсэн ч Райдны гар тасарлаа. Райден төрөдөд талархаж удахгүй өөх болохоор волонтерийн холбоогоо таслаад үргэлжлүүлэн амьдр гэж хэлсэн ч Трүүд түүнд хайртай залуугаа хизэж орохгүй гэж хэлээд цогтаа өөхийг сонгодог. Райден Шива хоёр ч бие биендээ талархаад салгаас гүйцэтгэв. Хүн болон бурхтын тулаан Рагнарокийн 5 дахь үе өндөрлөлөө. Ялагч Шива. Райдны ардаас гашуудсан бүхүүдийн дэвсэлд яг л Тамемон Райденд зориулсан эмгэнлийн нөмөд дөргиж Валхалагийн танхимаар дүүрэн цурайтлаа. Шива явж байхдаа Зевстэй таарч хүн төрлөختөн ч гайхалтай юм а те гэж хэлдэг. Гол харин өөрний их чигээ алдсандаа гашуудж хүн төрлөختнийг аврахын тулд бүр ингэтлээ явах хэрэг байна уу гэж асууна. Гэхдээ л хүн төрлөختний эцэг Адам чухал зүйлээ хамгаалахад шалтгаан хэрэгтэй гэж үү гэж хэлсэн мөлий. Хэдий зүгээр мэт харагдаж байгаа ч бүрэн хилдэ дотроо хинээс ч илүү шархалж байдаг. Одоогийн байдлаар бурхны талд 3 ялалт, хүний талд 2 байгаа гэхээр хүн төрлөختөн суурил руугаа нэг алхам нарцсан. Ийхүү Рагнарокийн 6 дахь тулаан эхлэхэд бэлэн боллоо. Бурхтын талаас гарах дараагийн бурхан бол хүн төрлөختнийг өмнө нь замжилж харанхуй замд нь гэрэл тусгаж байсан нэгэн. Шагжамуны Будда. Тэр ордон хаан судал гэр бүлээ орхиж хэний шалгаж байгаагүй замаар явсан бөгөөд 6 сарын дотор л гэгэл төржээ. Ханхүү болж төрсөн ч бурхан болж өгсөн түүнийг хүн төрлөختөн бишрэн хүндэлж Будда хэмээн дууддаг. Хүн төрлөختөн хайртай бурхнаа тэдний эсрэг зогсон гэхээ сайн. Гэтэл Будда хүний тал дээр зогссноо бохоо шидээд бүрийг нь булааж аваад би хүн төрлөختний өмнөөс толтнаа гэдээ хүн бурхангүй бүгдээрээ шогцаа. Бурхтыг урагч гэж орилж эхлэхэд Будда амаатад гэж ганц хэлэлтэй хэмээг чимэг болгочихно. Тэгээд Зевс рүү зааж хэрэг бурхад хүмүүсийг аврахгүй юм бол би авръя. Замд таарсан хэнийг ч би устгана. За тэгээд би өнөөдөр хэнийг алах юм бэ? Гэлцээ. Бурхны талаас толдох бурхан бол Азийн далайн бурхан юм. Долоолоо толдох юм байх та гэсэн чинь нөгөө долоо чинь томьёохоо биелүүгээ шингэж ороод нэг улаад төрчтээ. Тэд анханасаа долоо биш ганц бурхан байжээ. Нэрийг нь Зерофуку гэдэг. Нөгөөгч нь биенээсээ амар өттэй ч юм шиг сүх гаргаж ирснээр тулаан эхэллээ. Хүн болон бурхад ойр дотн амьдардаг байсан эрт дээр цагт зарим бурхад бүр дэлхий дээр амьдардаг гэжээ. Зерофуку хэмээх сайхан сэтгэлтэй бяцхан бурхан тэнгэрээс буухтаа үзшгүй муухай үнэнтэй нүүр тулсан юм. Хүн төрлөختөн 8 үр зовлон амсан тарчилж байдаг.
Тэднийг харсан Зеровку яаж тэднийг жаргалтай болох вэ хэмээн уйлж эхэлнэ. Түүний хийсэн зүйл бол бүхэл зовлонг нь өөрлөгөө шилжүүлэх. Бяцхан бурхан тэдний зовлонг өөрлөгөө шилжүүлж зовсоор хэдэн сарын дараа бие махбод нь тэсгэн аргагүй өвдөжээ. Гэхдээ л тэр өдөр Зеровку хүндрэлтний жинхэнэ мөн чанарыг таньсан юм. Муу зүйлийг нь сарах тусам хүндрэлтэн улам бузар муухай болж байлаа. Бүр өвчнөг нь хүртэл өөрлөгөө шингэн авч ясан хүн том болоод өөрийг нь мартсан нүлэмдийн. Энэ нь Зеровкугийн сэтгэлийг маш ихээр шархлуулж, яагаад хамаг зовлонг нь авчихад байхад хүндрэлтэн аз жаргалтай болохгүй байгаа юм бэ гэд гайхна. Харин яг энэ үеэр нь олон зуун хүн зэрлэг эмтэд дагуулсан будтай хажуугаар нь зуржээ. Түүнийг дагаж явсан хүмүүс өрөвдөлтөй турж ицсэн байсан ч нүүр нь амар тайван аз жаргалтай байхажээ. Уурж хилгэнсэн Зеровку будтаагаас би хүмүүсийн зовлонг өөртөө зовон байж авсан байдал тэд уламд ордчихлоо. Яагаад тэд аз жаргалтай болохгүй байгаа юм бэ гэхэд будтаа аз жаргал бол өгч болдог зүйл биш. Өөрөө дотроосоо олж авдаг зүйл гэж хэллээ. Будда түүнээс өөрийг нь дагах уу гэж асуусан ч Зеровку Будда татархан уйлаад гүгээд авчихжээ. Түүний сэтгэл маш ихээр шархалсан ба нэгэн цагт инэрэнгүй сайхан байсан бурхны хайр үзэн ядалт болон хувирав. Тэгээд зүрх сэтгэлгээ болж өөрт нь ийм зүйл мэдрүүлсэн хүн төрлөختнөөс өшөө авахыг хүсжээ. Зеровку тэрүүгээр явж байсан хүмүүсийг алхаар утсан ч хүүгээ хамгаалж байсан эмэгтэйг харснаар тэднийг устгахаас өмнө өөрийнхөө биеийг азийн долоон бурхан болгон хуваадаг. Энэ бол 8 бурхны түүх юм. Зеровку уурлан босож Будда руу яаж дайрсан Будда оногцсонгүй. Зеровкугийн сүхэн уу гашуу их байх тусам улам томорд юм л да. Томроод байхад л Будда бултаад идэв. Яг үнэндээ Будда гэгэрсэн цорын ганц нэгэн болохоор ирээдүйд болох зүйлийг хэдэн секундын өмнө харах чадвартай байна. Зогсоо зайгүй сүхээ далааж байгаа Зеровкуг Будда энэ тэндээс нь зогсоор л. Сүүлдээ Зеровку бүр их ууралж сүхэн бүр танхимыг тэр жигт нь устгах хэмжээний аимшигтай том болчдیں۔ Будда харин хөдөлсөнгүй. Өөрчлөгдөх боломжгүй ирээдүй байвал Буддагийн чадвар хэрэгцээгүй болдог учраас аимшигтай сүхэн Будда дээр унахад Будда өөрийгөө бамбаагаар хаасан байдаг. Хүн төрлөختөн бол төрж өгөж дахин төрөх явцдаа 6 ертөнцийг тулах ёстой байна л да. Тэр 6 ертөнцийн зургуулаа өөр бурхадтай. Буддагийн зэвсэг нь харин сэтгэл хөдлөлөөс нь үдэж өөрчлөгддөг юм байна. Өнөө 6 бурхны хүчин нэг нэгээрээ гарч ирнэ гэсэн үг. За тэгээд Зеровку зэвсгээ олон зуун нэртэй болгоод Будда руу дайрсан ч Будда түүнийг ганц л цохилтоор унагчдаг. Одоо Буддагийн төглөө орцгоё. Төрхөөсөө л бүх зүйлтэй төрсөн нэгэн хүү байдаг байлаа. Тэр бол Шакягийн хан хүү Сиддхартха билээ. Хамгийн өндөр байр суурь, хамгийн тансаг хувцас, хамгийн сайн ирээдүй түүнд байсан. Бас сайхан сэтгэлтэй болохоор хүмүүс түүнийг шүтдэг байж. Нэг өдөр тэр өөр хаан толсын хаан найз Жатакатай уулздаг. Улсаа цэцэглүүлсэн Жатакад Сиддхартха баяр хүргэсэн ч Жатака тэмч баяртай байдаггүй юм. Ордноосоо гадна ертөнцийн амьдралыг сайн мэдэхгүй байсаар би энэ муцсан байдаг. Тэгээд Сиддхартад би гол урсгыг хардагч төсөөлт нь юу байгааг мэдэхгүй. Миний амьдрал эцэст нь яг хэний хинбэ гэж хэлдэг. Сиддхарт энийг нь сайн ойлгосонгүй. Удалгүй Жатаканаас сурахад Сиддхарт хин нэгэн Жатакаг аз жаргалтай хүн гэж хэлхийг сонсжээ. Гэсэн ч Жатака огт аз жаргалтай байгаагүй дээ. Сиддхарт эцэст нь аз жаргал хин нэгнээс биш өөрөөс л хамаардаг гэдгийг ойлгоод гэгэрэл төржээ. Шууд л оршуулган дээр нь очин цэцэг шидэж найзынхаа авсыг төсөглийг нь мэдхийг хүсдэг байсан гол тавиад эцэст нь хаан ширээ эхнэр хүүхдүүдээ бүгдийг нь орхиж өөрийн замаар ганцаараа явдаг. Замдаа тэр гэгэрлийг заасан хэрцгий багштай олон хүмүүсийг чөлөөлж тэнд нь түнтэй нэгдсэн юм байна. Бурхан ч бай хүн ч бай өөрийн сонгоогүй хувь заяанасаа болж шаналхыг Будда үзэн яддаг. Энэ бол Будда бурхтын эсрэг тулдж байгаа шалтгаан юм. Будда Зеровкуг ядхамгүй зогсооход хүмүүс бүгдээрээ Буддаг дэмжинэ. Зеровку харин яагаад хинч намайг хардаггүй юм бэ гэж ашиглаа. Будда түнд чи өөрийгөө төрүүлээд хайрлах хэрэгтэй байсан юм. Би чамд дуртай шít гэхэд Зеровку ойлгожээ. Тэр хүн болгон Буддаг хайрлаж байгаа шиг өөрөө ч бас хайрлахыг хүссэн. Дараа нь Будда зэвсгээ хайж тэр хоёр нударгаараа үзэж эхэлдэг. Хэдий Зеровку зохиулж байсан ч маш аз жаргалтай байлаа. Амьдралдаа анх удаа Зеровку аврагджээ. Будда түүнийг сүүлийн удаа цохоход Зеровкугийн хар зүйл арилж эргээд жинхэнэ аз жаргалтай сайн төрхөндөө ордог. Би дахиад хүн төрлөختнийг хайрлана гэж хэлэхэд харин хоёр ивэр шиг юм толгоолон зогдож биенээс нь хоёр руу гараад ирдээ. Нэгдэн эргэлдээд өндөг болж хувирахад дотроос нь аимшигтай том биетэй чөтгөр гараад ирдэг. Будда түүнээс шууд толдон ухарна. Ирээдүйг харсан болохоор уу гэвэл үгүй. Юу ч хараагүй болохоор тэр бол 6 34-ийн хаан Папияс байлаа. Зеровку одоо орчлон ертөнцид ч оршин тогтногоо байсан юм байна.
Бурхтны хинэн ч гараад ирсэн юм талаа мэдгүй за. Гэтэл хизээч бол халаад ирдэггүй Тамийн хаан Хейдэс хүрээд ирдээ. Дайны бурхан Арес хүртэл түүнээ сайн. Хейдэсийн зүйлийг бурхан биш, харин Хелхейм гэж хэлдэг. Ер нь бол энэ ертөнц 3 хэсэг хуваагдсан юм байна. Бурхтын байдаг Диваажин Валхала, хүний ертөнц дэлхий, ямар ч сүнс аврагдаж үл чадах там. Гэрэл болон сүүдэр нэгдэх тэр өдөр эвэртэй чөтгөр сэргэж харанхуй нүмэн гих томог олон зуун сая жил дамжин иргэсэн юм байна л да. Буддагийн ирээдүг харах чадвар нь яг үндэ ирээдүг харах чадвар биш юм гинэ. Хүн ямар нэгэн үйлдэл хийхээс өмнө сүнсэн төрүүлж хөдөлдөг. Ер нь бол Будда сүнснийхэн л гэрлийг хардаг гэсэн үг. Гэтэл энэ амар амьтанд өчүүхэнж гэрлийн гол мөр байсангүй. Аимшигтай дайралтсан болж Папиас Буддагийн өрөөснүүдийг сохолчдیں۔ Нөхцөл байдал муугаар ирлээ. Эртдээр үед Папиас Тамийн талыг зүгээр л 100 цэнгэлэгээ төлөө устгаж байсан юм байна л да. Гэхдээ тэр өдрөөс хойш ор мөргүй алга болжээ. Яагаад одоо гараад ирчүү гэж гайхаж магадгүй. Билзбав гэх нөхөр биенийх нь үлдгэлийг цоглуулж ургуулад Зерефкуд сулгасан байдаг. Нөгөө талд Буддагийн шарах ихсээр Будда Папиасын дотор Зерефку байгаа мэдэрч ихсэн ч Папиас үнэхээр л Зерефку гэдэж гиснээ хэлнэ. Энэ нь Буддаг маш ихээр урлуулж үгүй болгосон байсан мэдрэмжийг нь сэрээлээ. Тэр нь үзэн ядалт. Энэ мэдрэмж Буддагийн зэсгийг өөрийнх нь ч мэддгүй хувиралт хүргээд аимшигтай дайралтын Папиасыг шархтуулах гэсэн ч өөрөө сүлбүүлжтэй. Гэхдээ Будда сүлбүүлсэн чихтэй түнлүү ортож айж байна уу гэхэд Папиас уурлана. Дээр үед Папиасын бие нь хүчээ дэлгүйсэн болохоор устж исэн байл л да. Гэхдээ одоо бол бүр бурхны биед орчихсон байгаа учраас айн гэдэг тэнэг зүйл. Уурандаа дайрахад Будда зөрөгтэй зогссоор л байлаа. Энэ нь харин Папиасыг жинхнээсээ айхад хүргэнэ. Папиас уурлаад гараа таслан зэвсэг хийж дайрахад Буддагийн зэвсэг бутарчнаа. Ухаангүй хэвтэх Буддагийн төгсгөл тодорхой боллоо. Гэсэн ч ёроолгүй харанхуйд гэрэл засарч хин нэгэн гарнаас нь тах шиг болоход Будда сэрнэ. Тэгснээ чангаар инээж босоход гарт нь Зерефкугийн зэвсэг ээж идэв. Зерефкугийн сүнс зэвсгэндээ шингэж Буддагийн болон дөр болжээ. Гэхдээ энэ удаа Буддагийн зовлон биш, хайрын нэрлийг өөртөө шингэн хүчрхэг болж зөвхөн Буддагийн л бүтээж чадах хамгийн дээд ариун зэвсэг Зереф болон хувирчээ. Буддаг зогсоо зайгүй тавталж эхлэхэд бүхэл хүндрэлт нь зүрхнийхээ угаас дамжин хашгирдаг. Тэдний хүсэл зэрэг тэмүүлэл нь нэгдэн гол мөрөн далайлууцдахтай адил бүхэлдээ Буддад хүрч байлаа. Хамаагүй илүү сул талтай байгаа Буддагийн зогсошгүй байдал нь Папиасыг гайхуулсаар бас Папиас айгаад эхэлсэн болохоор Буддагийн ирээдүг харах чадвар нэтгэвчжтэй. Эцэст нь Будда ганц л талаагаад Зерефкутэй зүг Папиасыг хуан аллаа. Ялалтандаа байсан хүндрэлтний орлон танхимыг цураатав. Тулааны дараа Зерефкугийн сүнс бусад бурхтайгаа нэгтэн дээш явж байгаа харагддаг. Хүн болон бурхтын тулаан Рагнарокийн 6 дахь тулааны ялагч Будда. Танхимаас гарсан Будда шууд л ухаан алдан үнэн. Гэтэл дараагийн тулаанд Тамийн хаан Хейдэс өөрөө оролцохоор болдیں۔ Бүрэнхийлтэй түүний өрсөлдөгчийг сонгов. Нүдийг нүдээр, хааныг хаанаар. Дараагийн тулаанд хүн төрлөختнийг төлөөлөх Тамийн хааныг дарж чадах цорын ганц нэгэн бол анхны эзэн хаан Чин Ши Хуан. Тамийн хаантай тулах тулаан эхлэхэд бэлэн боллоо. За ингээд season 2 маань дуусж байгаа. Season 3 нь бол гараагүй байгаа шүү. Хизээ гарахыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ихэнд хэлсэнчлэн заасан хандалт хүрсэн тахад орохоор нь угаасаа оруулж л таарна. Цаанаасаа гараагүй хахад нэхэд байваа. Тэр 108 зөвхөн ч угаасаа цаанаасаа гараагүй шүү хөөе. За тэгээд дараагийн бичлэг хүртэл бай бай. A reason to protect his very own children.